Санжаад орж. Асан зангаас өмнө сэлбэр хийдэг. Тий. Ямар модоор хийж байна? Хуш мод. Зөөлөн Хуш модоор хийж байна. Хушны одоо эдлэгээ хэрвээ дээ. Хушны эдлэгээ хамгийн өндөр чанарын эдлэгээтэй мод гэдэг юм байна лээ. Зөөлөн мөртлөө юу? Зөөлөн мөртлөө эдлэх олон жил болох тусмал эдлэгээ даадаг. Зөөлөн дээрээс нь хөнгөн татаж гайжих нь бага. Мод байт юм гэсэн. Энэ одоо энэ бурхны хөнгөрваа бол энэ дээшгээ нээдийг гэж холбогдоод доороо суурт. Тэгээ доороо суурт. Захиалгаар эсвэл захиалгаар л хийж байгаа. захиалгаар. Хизээрээс ирнэ ажил хийж гисэн. За одоо би ч та 93 4 оноос л хийж гисэн үнтэй. Тэгээ голцоо авдар хөнгөрваа шүү. Тэгээд бүхэл энэ бүхэл юм хийх үү? хийн штэ. Сэлбэртэй гэр хийх үү? Сэлбэртэй гэр хийнэ. Одоо тоног төхөөрөмжүүд үндсэндээ ингээд хөрөө харуул тоног төхөөрөмжнүүд бол байна. Тэгээд эдлэгч бас сүүлийн үеийн нь одоо сэлбэр нь бол голцоо дандаа гар. Ямар механикч юм бол байхгүй. Тэр гадна дотноос харж байгаа чинь сэлбэр мэлбэр шиг механик ингээд тэр сенсэ машин өрөм шиг юмар ингэж тэгээд явгээд байгаа тий. Одоо наадуус удаан гараар сэлгэж байгаа. Та тэгээд тийм авах хэрэгтэй. Тийм юм аа хөнгөвчлөөд тэгээд тий одоо л тий. Хурдан хугацаанд илүү сайн нөгөө урж сэлбэрээ шиг нарийн гаргаад тий тэгээд одоо тэр яг гараар гаргасан шиг чиг тэгж гарахгүй юм байлээ тэр машин. Гарахгүй мó. Тэгээд угаасаа хүмүүс ч тийм гараар хийсний нарийн илүү яах юм бэл. Сонирхдаг. Энэ одоо айлын авдар байна тий. Тий наа чи авдар. Аслантай авдар. Ингээд нэг 3 сая л гард. 3 сая. Энэ будагтай тий. Энэ хоёр ч хосоор юм тий. Будаг нь тосон будгуу нөгөө усан будгуу. Акрилын будаг нь хээний будаг, уран зургийн л будаг. За. Дээрээс лагтад өнгө оруулаад тэгээд ямар нэгэн уруулд орохгүй болчихсон. Уруулд орохгүй. Хизээж өнгө нь хувирахгүй. Жилдээ хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна? Жилд яав нэг тавилгатай нэг 8 антай гэр. За сайн зүтгүүл нэг 6 антай гэр хоёр гэр үү? 8 антай хийдэг. 8 антай гэрчтэй тэгээд бүрээстэйг бол тэгээд нэг 80 80 сая. Тэг хажуугаар нь авдар. Тий тэгээд ойр зуурын захиалганы ажиллаа бол бас хийгээл. Энэ гарынхаа урд өгөөс хүмүүс сургаад залуучуудыг бэлддэг. Тийм юм бол байдیں۔ Дүүнэл хүүхдүүдэд бэлддэг хийж өгдөг, сурдаг, ирдэг. Тийм улсууд бол бий. Хүүхдүүд одоо яг явбал надад их сайн л. Би тэгээ хүмүүс сургаад энэ хүүхдээ сургаад гэж явбал та харамслахгүй сургаж. Харамсах ёстой сургаж өгөх. Тэгээд илүү шээ таа. Тэр үг сурсан сууч би. Энэ чи хөдөлмөр эхлэхэд дэмжигсэн бас ийм жижиг дунд үйлдвэрлэлийг бас өгөхөд бас зээлмэл гэдэг юм гардаг шүү дээ. Ийм их одоо нэгдүгээр энэ чинь бол маш сайхан нөгөө урлагийн бүтээл. Үний авьяас чадвар тийм сэтгэл шингэсэн баг 300 тал ажиллах гэсэн үг шүү дээ. Хоёрдугаарт нь ингээд эрэлт хэрэгцээ байна. Дахиад бас ингээд энэ сайхан энэ хээ хоор юугаараа дамжуулаад бас түүх соёлоо бас өвлөөж үлдээх. Монгол загварын маяга дагаж л ажиллаж байгаа. Автангуудаа та энэ банза хаанаас авдээ? Наац хотоос авдээ. Тийм энэ яг нэг урдаас орж ирж байгаа модоор ихэнхдээ чи хуш биш шүү дээ. Хуш биш тармил мод хавтан орж ирж байгаа. Хавтан гайд юм байна тийм. Тэгээд хушаа ажиг хий. Энэгээр бол юу авдар юуны араа их бий хийж байгаа тийм. Нүүрээ хушаар хийж байгаа. Нүүрээ хушаар хийж байна. За тэр манай эхнэрийн ажлын эхнэр тусдаа тийм ажлын байр. Тийм байр. Нөхөр энд. Тий. Танаа гэр энд. Тий энд тий. Сайн байцгаана уу? Хоёр айдлын машинтай. Дээлнүүд ойн. За цагаан сарын дээлний захиалга их байна уу? Их байна. Захиалгатай хүний өөрсдийн материалаар өгсөн дээлнүүд. Энэ пүүсүү. Пүүсүү нөө. Тий. Минчүү байна уу? Минчүү аахгүй байгаа. Пүүсүү байна. Минчүү материал тий. Айлан бэндэл аяхаа байсан уу? Дайлан бэндэл алга байна одоо ш тэгээд тий. Таав, торог одоо ш тэгээд материал өгний хэлбэл болж. Хэлбэл болж байна. Ер нь тэгэл их багасаа нөгөө хөвшүүжийн шав болж сурж ойсон. Тэгэл яг ойсон гэвэл энэ 17 8-аас хойш ер нь тасралтгүй л байсан. Монгол дээл, Монгол гутал үтээр ч маш их ойсон нэг хэсэг нүртэйг. Одоо жилдээ хэдэн дээл ойж байна юм дунджаа. Жилд ч одоо тэгээд ер нь заахны өдрийн 2-оор тооцоход чинь тэгэл нэг 6-7 тийм. Одоо тэгээд хажуудад туслах ажилтаа хүмүүс бас байгаа юу те? Байгаа. Энд нэг найз маань ойж байна. 2 шилий паддаг охин сургаж оюулж байгаа. За одоо тэгээд дөрвөлөө юм уу та хэд? Нэг ихч маань бас хаваар шилэв тавьж зангидах ажил хийж өгдөг. Таны ажлын байр. Нөхрийн ажлын байр. Дундаа гэртээ орж хоёр. Өглөө гараад 2 өрөөнд орчихно. Тэгтээ. Өдөр цайндаа орж хамт цаагаа. Тэгээд өөрөө би нэг ажлын байртай болох гэж одоо энэ урд нөгөө нэг дэлгүүрийн талын төв удамдаа нэг хашаа авч байшин барьж эхэлсэн байгаа. За.
Тэр үнэгээ болохоор оюутлын чиглэлээрээ ажлын байртай болдог шүү дээ. Тэгээ гадна талын хийж гүйцэтгэе дотор төвдөө байх юм бол илүү хүн амьтанд захиалга хэрэгтэй. Тийм захиалга ихтэй байгаа байхгүй юу тийм. Бүрэн заслан халуун дулаанаа шийдээгүй. Тэгээ нэг тийм байр барьдсан байж байгаа. Одоо бүтээр чинь 2 жилийнхээ хөдөлмөрөөр хасанкнаас нэг эмэгтэйчүүдийн бизнес эмэгтэйчүүдийг дэмжих зээлгээ тэрнээс нэг 16 сая төгрөг авсан. Тэгээд 2 жилийнхээ хөдөлмөр өөрсдийнхээ хийсэн бор амжиргаанаас илүү олсон мөнгө өрөмтлөө хийж тэгж барьж гадна талаад босгосон байгаа. Болж игэл баяраас өмнө орчвол бас ажил сезон үеэс гэж боддог. Энд чи одоо бид нар Монголын төр засгаас ч бас ингээд жижиг дундуур төр хөгжүүлэх сан гэж зээл өгдөг. За сум хөгжүүлэх сангаас, орон нутгийн хөгжлийн сангаас зээл өгдөг. Хоршоо дэмжих сангаас. За тэгээ хөдөлмөр их дэмжих сангаас бас тодорхой дэмжлэг үзүүлдэг. Иймэрхүү юмд хамрагдж байсан тагд. Би захиргаагаар ганц нэг орж үзчихсэн. Тийм тэгээ би ер нь бол тэр хоршоо дэмжих сан одоо бол нөгөө сум хөгжүүлэх сан чинь хоршоо дэмжих сан болсон юм байна шүү дээ. Тийм тэр сум хөгжүүлэх сангийн зээл. Тэгээ одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ ингээд дэмжих зээл гэж тийм үеэр ганц нэг хөөсөлөж үзчихсэн. Тэгээд болохгүй юм билий. Яг таяр шиг гэдэг юм. Амьдралаа авч явж байгаа. Өөрсдөө ажлын байр бий болгох. Зар дэрэгдэд хэрэгтэй ингээд дээл хувцсыг ноёд өгчдөг хэрэгтэй тийм. Авдарсаа одоо гэр бараг ингээд сэлбэрлээд өгчдөг. Ийм л хүмүүсийг дэмжих Монгол улсын одоо төр засгийн бодлого байдаг. Гэтэл ийм хүмүүс дэмжлэгээ авч чаддаггүй. Энэний хажуугаар нь өөр хүмүүс дэмжлэгийн дундаас олж яад олгогддгүй юм л гэж боддгийн. Манай сум чинь бас нөгөө хүн амынхан олдноор төсөл зээл чинь их орж ирдэг юм байлээ шүү дээ. Тийм. Ийм хүмүүстэй л ажлын байртай болчих юм бол илүү одоо зах зээл рүү ойртон, иргэд рүү ойртон тэр хэмжээгээр иргэдийн хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн дээл одоо хувцсны хурдан хугацаанд оёо засаад өгчин. Тэгээ хүмүүсээ сургаад өөрсдөө орлогоо олоод өөрсдөө одоо залуучуудаа бас амьдралаа авчих орлоготой байх юм зааж өгөөд төр дараа болохгүй тийм үү. Төрөөс халамж тэтгэр одоо хүсэхгүй ажилгүй байх гэж одоо тэтгэмж хүсэхгүй. Тийм. Өөрсдөө ажлын байраа бий болгоод гэртээ ингээ ойдлоо хийгээд хажуудаа хүмүүс сургаад орлогоо олоод ард иргэний хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүн тэгээд авдар савын үйлдвэрлээд өгнө гэдэг чинь бол их том ажил байхгүй. Хөдөө орон нутгтаа бол Монгол дийлээ дагнаад Монгол дийлч одоо ерөнхийдөө нийтлэг их өмсдөг болж. Тийм Монгол дийл загварын болгоол янз бүр өдөр тутмын өмсгөлтэй хувцсчил хийгээд байсан байна. Тэгэхээр одоо дараа үедээ ингээд бас бусдаа багжуулдаа ингээд заад сургаа түүнийгээ ажилуулад тэгэж юммаар их санагддаг болсон.